Сайн цаана уу? Одоо бид нар ингээд өнөөдөр хүндэтгэл таахгүй юу? Тэгээд тэр хүндэтгэл дээрээ Торья агчийг пранктах арга шийдсэн юм аа. За яах вэ гэхээр штэ. Одоо бид нар ингээд үгүй хүндэтгэлээ яваад удаж байгаа шүү дээ. Тэгээд яваад удаж байгаа юм чинь ингээд пранктик гэж бодоод бодсон байгаа. Тэгээд би болохоор одоо ингээд манай ээжээс өөр сүмд явдаг. Тэр сүмд ингээд явах гэж байгаа гэж пранктаад цомоо болохоор найрамд л явах гэж пранктаад тэгээ яг 5 сарын 25-нд манай 1500 уулзалт болно. Тэр уулзалтанд байхгүй байна гэж хэлэх пранк байгаа. 31 орох. Одоо дөнгөж л бид нэр 258 болж яхад сабраа дээр зогсож байна. Вау. Яа, искэштэй муу хачирна. Миний үсэ. За тэгээ бид нэр тэгжил сая бодсон юм яа. Өнөөдөр юу хийсэн бэ? Пицца ийцээ. Тийм ээ, өнөөдөр юу хийсэн бэ? Пицца. Өнөөдөр юу хийсэн бэ? Хүргэл хийсэн. Зүтэй. За тэгээ одоо ингээд явчихин. Манай нэг суугаар. За нэг цуч. За. Нэгтэй тэгвэл Орчий та тийм ээ. За ингээд сонгож сохтох байлгүй дээ. Йоо. let's go. Вэ. За одоо бид гурав ингээд сүмдэг орох чинь манай ахлагч бид дөрөө цомоо хасчлаа. Яах вэ? Тэгээд манай ахлагч бүр тоохоо байж дээ. Ирэхгүй гэсэн чи ямар чад бичгүй. Тэ мессенжер дээр байгаалах. Нөл манай. Ха? Манай ингээ хөвтөрсөн. За болооч дээ. За, тайлбарлаарай. Одоо бид Торья шиг ихээр тоогсон. Яах цагаа мэдж байгаа юу? Үгүй. Яах цагаа мэдж байгаа юу? Мэдж байгаа. Тийм ээ. Тийм ээ, одоо л бид нэр Торья чиг пранктах байгаа. Торья чинь цод. Яна. Чи мик зүч. Би мик үгүй. Энэ баг. За. Тэр хүн удаас өмнө ам татаж өгөөсэй. Яасан. Мэд. Тэр нөө тэсрэг юм байна. Би ингэж найрамд өнөөдөр арай. Яагаад гинж явж байгаа? 20 минут хөнгөд. Ингэж Хичээлийн үеэр үү? ингэж шалтгаалсан өмнө ингэж амар хайр байх хэрэгтэй. Арай баялдаг ажил. Хараа идэх. Яг хичээлийн үеэр ингэ явуулчих юм уу? Явах шүү дээ. Тэгээд ингэ яасан. Манай хүмүүс ингэ явахгүй юм уу гэсэн. Тэгээд ингэ зааж явах хэрэгтэй. Тэгээд дээш намайг шахаад. Тэгээд хэд бол амар шахалтай. Тэгээд ингэ явах. Тэгээд тэр нь 11. Тэгээд би ингэ байхаа зүгээр. Хасаа багас. Танай шүү дээ. Нэр тэгээд нэгсэн шүү дээ. Мах тийм сум яаж явж байгаа гэсэн. За тийм. Чи тэр сум яваа. Энэ сум. Үгүй гэж л. Нэр үгүй гэж. Юу вэ? Үгүй. Эсвэл би багш дээр. Чам танаа символыг энд байгаа шүү дээ. Символын аяа даун гэж тийм үстэй. Юу юм аага хаалны айлт юу. Оо хийдэгтэй. Ата манайхаа ахиж байгаа. Юу хаан юу идэх юм бэ таа нэг. Энэ хоёрын наадгүйгээр үү? Наадгүйгээр үг мэдээ. Яа. Одоо буцаага хаалтнаа давраал юм манайхаа. Тэгчүү. Ингээд хоёр өнөөдөр сэлхийгээ. Тэгээд хоёр аим хансгаа. Бидний гүгэр үү? Сэлгээ юм яах вэ? Харин өнөөдөр би багсан аа. Хоёулаа нэг пицца идэж орч чад. Нэг тийм болцсон юм аа. Тэгээд пиццаа санаандгүй. Пицца шүү дээ. Дөрөв. Шаа дөрөв байгаа. Гинэ зэрэг сайхан. Юу гэ? Дуудгүйсэн би завтаа байсан шүү дээ.
지금 진짜 좋네요. 이거 잡고 Хин. Хоёр одоо надад тоглоод байгаа юм уу? Йоо. За. Ийм ямар Нэг баунзаг ингээ хүсэж байгаа бүр ингээ 2 сар 3 сар ингээ хүсээчээд ихгүй тэгээд ингээ хийх юм. Тэгээд чадахгүй бол яах вэ? Яах вэ? Зүгээр я чадахгүй гэж хэлээ. Яах вэ? Одоо нөө хатуугаар хэлээд баг чинь за тэгээд тоглосон юм аа. За тоглосон юм аа манайхаа юу вэ та нар юу яриад байна? Өөдлөө шүү би. Манай ганцаар өрөндөө таалантай гэсэн. Хандраад ёо яшиг би явчих манайхаа. Нэрээ өнөөдөр. Хэн нэрээ. Энийг юм найз явах. Хайд тэгээд би байхгүй энэ хайд. Би суугаад яах вэ? Би таанартай юм ямаагүй санагтаатай. Янз бүр юм. Би гомдож. Яма. Одоо ингэ таяасан юм харлаа. Сайн байна уу? Та нар хэм бэ? Ямар гоё реакшн бэ? Таймер сони юм бэ? Нэрээ энэ тоглоом байх юм бол боож байгаа шүү. Тоглоом биш байх юм бол боож байгаа шүү. Юу тоглосон юм бэ? Энэ цаг яаж? Яа, цаг хугацаагаар тоглосон. Хэдүүний хэдэн цаг болоо. За манай хайфнаас яарэ. Ямар юм яриад байна. За томоогч хэлээ. би ингээд өнөөдөр арай яваа билээд ангаараа найраад туссан юм. Ингээд цаанаас яаж байгаа. Тэгээд ингээд хүүхэд бол хамраад байна. Марга ямар нэг байхгүй те. Маа зүгээрээ. За гин яасан гинэ? Тайлантай байх хэрэгтэй. Юу тайлан? Тайлан тавих аа. Тийм мэдээлэл цагтаа тайлан гэж бичдэг. Бас гэж ингээд За. Би бол ер нь Аха. Намаа Yes, яа гарахгүй. хаяа хөдөлгөөн хийх юм. За анаач Тэний юм чинь тэгээд яа. Гэхдээ энэ хамаагүй чи яах юм гэдгийг асуудаг. Би бас ууштэ. Яаж байгаа? Заавал ингээд бүр язгал магад юм бодоод. За худлаа яриад гараа. За тийм шалгалтын зүгээрээ. За ээч. Энэ намаа хагсан бүтнээрээ шалгуулаад авч байгаа. Тэгээ энэ шалгалтын хагсан бүтнээр хагсан байх. Юу вэ? Багц ингэ. Эмсхо. Нэрээ. Гин яа биш юм бэлээ намаа яа хийнэ таа бэ. Тэр хараад энийг хийжтэй. Бүгдээрээ өгөөстэй. Ээжингээс хүндээ авах байх гэсэн. Яг гамбиг бодож байгаа. Хаяа бодож байна. Тэнийг Тэ санаа ямар унгаахгүй гэж бодож байна. Намаа ууж байгаа. Энд нэг дугаар татаад байна. За, анаа. Я бүр инээс нэхээ заяа. Ингээд цаамаа 8 явлаа. За яг хөө ингээд ангиар яваад ингээд явчих болно. Ингээд яг хөө болохгүй юу? Та тэг яаж энийг зогсоох юм?
Анаагаас энийг асууад байхгүй. Анаа нь бол яаж ч хас зогсоод чаддаг төрөл юм баггүй юу? Анаа нь бол нүүрний хувирал жүжиглэх цаад өнгөд мэднэ. Яа намайг тиймээс очлаа чадахгүй нэ гэж гарч чадахгүй байхгүй юу анаа? За яг яг. Би явлаа. Би таньтай харилцаагаа. Намунагаас хийж боочно гана. Бидний паранг хэмжилтэй боллоо. Ястай гайхалтай реакшн гаргалаа. Одоо арена манай тань. Яна зүрх нь хааглаа. Яа хитэнэ. Чими матрасыг хийчихвээ. Яа. За сэмэн. Энэ бол сая жүжиглээ. Яа. Анаа сүтэг. За. Цаамаа яг ч практик Гэгэний юу нэг юм болов гэж бодсон. би төрөө бодлоо. Миний хот үнэ. Өөдөө тэгээд тавхтай гэсэн энэ арена гэсэн. Манай сонгоогоос үүдээд нээдэл тусны юм байхгүй шүү. Бид үүсэж амар үгүй юм билээ. Нүуний яцангаа тэмсэн шүү дээ. Амдаа хавчуу тааж үзсэн. Карт үгүй юм. За манайха хийж байгаа карт байсан юм уу? Яа, за энэ гомдол хизээ явах би бол мэдэхгүй шүү хатаа. Намана арен дангээс. Ахад хүн даваал энэ да. Йоо, манайха Хүн пранк маргуу мэн. Өөр манай ангийнхан бүдээд идэв шүү дээ. Тэр яг гоё. Одоо бид надад пранк хийх гэдэг. ёо. Зиний хот насан. Яа. Хоног Үлчиг. ийм арт. Хагуур байхгүй зүгээр. Оо, фантастик. За би өнөөдөр сүлээс мэдсэнгүү бүр мэдрээчгүй. За миний чинь ингээ яриа. За өнөөдөр бол маш амар юу байлаа. Ийм юу Эйсмар байлаа. Тэгээд сургамж авлаа. тань тийм ээ хүн парагтаж болдгоо юм шүү. Аха, ялангуяа ийм нэг эмзэг сэдвэр маш их бэлдсэн сэдвэр нэг их тоглоод хэрэг Энэ байна. бас 1500 гэдэг манай цөмийн бүр самын чуулганы бүр нэг жилийн хөдөлмөр бараг сар 2 сар 3 сарын хөдөлмөр маш сараар хөдөлсөн тийм хөдөлмөр болохоор иймэр тоглож байгаа маа гэж үзсэн. Аха. Цаг хугацаа орсон юмар тоглож байгаа юм байна. Ялангуяа хүний хичээж бий болгосон зүйлээр. Аха.
Энэ 1500 болохоос өмнө бид нэр юу хийсэн бэ гэдгийг энэ бичлэгийн I just wanna speak the name of Jesus over fear and all anxiety. To every soul held captive by depression, I speak Jesus. 'Cause your name is power, your name is healing, your name is life. Break every stronghold, shine through the shadows, burn like a fire. тэр болгоны ингээд юу ойлгосон мань амар чухал. За манай ах хэлсэн. Би тачраллаа. Ирхэн зүрхэндээ үлдэх шиг би зүрхэндээ үлдээд үг. Яа. Тэгээд өнөөдөр бол маш амар сонирхолтой зүйлүүд болсон заяа. Тэгээд эхнээс нь бэлбэрлээ. Бид нэр нэг миг ингээд бодлож байсан гинэ. Миг зарсан. Тэгээд зарж их явцдаа пицца идсэн. Пицца идсэнийхаа дараа сүлээ ирэхээс миг зарсан юм уу? Тийм шүү дээ. Дараа 100,000 төгрөг. 100,000 таалсан шүү дээ. Тий. За. Тэгээд 100,000 үгүй 100,000. Тэгээд пицца идчих явцдаа За манай тийм гоё урилгалээ өв боломжтой. Гайхамшиг 1500 урилгалтай. Ялангуяа дүнсээ 5 сэдвэр. энэ бол бидний ингээд 1 сар, 2 сар, 3 сар ингээд хийсэн баг хөлийн хөдөлмөр юм бол Яг баттай ирнэ гээд энэ урилгыг амаар байл манаас өмнө ирээ. за ямарсан сайн байна уу? Тэгээд өмнө одоо энэ бичлэгний өмнө байгаа энэ бичлэгнүүд дээр байгаа шүү дээ. Тэрнээр ингээд тайлбарлах зүйлүүд маш их байсан болохоор энэ цугаа тайлбарлаж байна. Өмнө бүтэнцээ одоо тайлбарласан боловч ингээд миний утас унтраад тэгээд хийж чадсангүй. Тэгээд ямар ч гэсэн яасан бэ гэхээр тэр өдөр болохоор бүр ихнээс нь нэрэл сэтгэлтэй үеэс өмнө тэгээд ингээд тэр мик заршаад ингээд явж явах хугацаанд болохоор туяа чиг пранктэй гэж бодоод тэгээд ингээд пранкийг болохоор би бодож салсан аахгүй юу? Тэгээд уучлаарай. Тэгээд би тэгж бодож олоод тэгээд арын би данаар гэж хэлсэн юм. Өөөсөө би арын бодоод даана гэдэг. Тэгээд ямар ч байсан юу гэж бодсон бэ гэхээр би ингээ өөр сүмд явах гэж байгаа гэж хэлээд цомоо болохоор найрамд явах гэж байгаа гэж хэлээд тэгсэн. Тэгээд гигэнийгийнх болохоор бол юу бид нартэй бол хуулдаагүй тэр бол яг үнэн шүү. Гигэнийгийнх бол яг гинтийн байсан, биднэрийнх бол уусаа пранк байсан ойлгомжтой. Тэгээд ануу болохоор ингээд би ууралчих гэсэн баггүй юу. Ингээд намайг өөр сүмд явах чаа гэсэн чинь ануу болохоор ингээд уурлаад чи яхаас өөр сүмд явах юм бол би ингээд уурлаад тэгэрэй гэсэн чинь уурлах чадаагүй. Жүжиглэж чадаагүй. Тэгээд тийм басан. Тэгээд пранкас болохоор маш олон зүйлүүдийг ойлгож авсан заяа. Ингээд цаг хугацаа орж байгаа 1500 20 ингээд 5 сарын 25 одоо ингээд удахгүй 5 хоногийн дараа 1500 болох ч байгаа. Тэр зүйлээ ингээд тоглож байгаа хгүй бид нар ингээд бүр сүм ингээд бүр жил бараг бэлдсэн бараг ингээд 6 сар бэлдсэн тийм зүйлүүдээр ингээд явж чадахгүй нэ. Ингээд бэлдэж аа яана явж чадахгүй нэ. Амжихгүй нэ гэд хэлэхээр одоо бас эвгүй л ах. Би өөрөө тийм бодоогүй байсан юм аа. Тэгээд тэгж хэлсэн чинь буруутсан. Тэгээд тоглоод наахлагч байсан байгаа. Яа гэх юм бол тэр хүн чинь нойр халаа хасаа залбирч байгаа. Тэр хүн чинь ингээд бүр сүмдөр ингээд өдөржингөө байж байгаа. Ажил төрлөө зохицуулаад ингээд залбирч байгаа. Ингээд бидний төлөө гэж ингээд бодож байгаа боловсон ингээд бодож байгаа ч гэсэндээ ингээд бодож байгаа. Тэгснээ бид нэр ингээд очиж чадахгүй нэ гэх юм бол бас хэцүү байхгүй юу? Яа гэх юм бол тэр хүний ингээд орой залбирсан үн цэнгөө болно. Тэг ингээд бурхны үгээс бурхнаас зурж ирсэн тэр болгоно ингээд үгүй болж байгаа. Тэгээд тийм юмар тогсон бол ингээд одоо ингээд туяагч үзэж байгаа бол
уучлаарай. Тэгээд нарцсан энэ бичлэг бол амар сургамж өгсөн, амар том бичлэг байлаа гэж бодож байна. Миний хувьд би өмнө нь хизээч хүн пранктаж үзэж байгаагүй. Энэ гаргасан санаа бол маш том амар том санаа байлаа. Тэгээд энэ дахиж би хизээч нэрээ пранктахгүй хүн гэж би бодсон. Тэгээд яг уу нээс хойш бас улам гой бичлэгнүүд орсоор байх болно. Гэхдээ дахиж пранкт орох уу заяа. Зүгээр одоо ингээд өөрсдөө танилцуулсан бичлэгнүүд би хийн. Тэрс өөрсдөө танилцуулаад тиймэрхүү бичлэгнүүд яа гэх юм бол одоо дөнгөж эхэлж байгаа. Тэгээд тэгснэ ингээд үзэж байгаа хүмүүс нь танихгүй шүү дээ бид нарыг. Тийм болохоор ингээд дөнгөж эхэлж байгаа. Тийм болохоор ингээд хүмүүсээ танилцуулъя гэж бодож байгаа. Ямар ч гэсэн энэ саяны пранк бол маш том зүйл байлаа. Би бодож байна. Тэгээд дараагийн бичлэг бол 5 сарын 25-нд орно. За 5 сарын 25-нд юу болох гэж байгаа вэ гэхээр манай сүмийг 1500 болох гэж байгаа. За энэ бол маш том өдөрлөг, маш амар ингээд үнцэнтэй болсон 1500-аар бүгдээрээ уулзцаая. Манайхаа тэгээд 1500 болтол та нар маань хүлээж байгаарай. Одоо 5 хоног заяа. Ямар ч гэсэн бүгдээрээ энэ бичлэг ингээд дуустал нүсэн та нартаа маш их баярлалаа. Тэгээд 1500 буюу 5 сарын 25-нд бүгдээрээ бүр аз жаргалтайгаар энэ өдрийг өнгөрөөх болно. Тэгээд 1500-аар уулзцаая. Darkest hour of today.